За, сайн байцгаана уу. Өнөөдөр бүгдээрээ ярих юм маань хэрхэн Солонгост ажил олж хийх вэ гэдэг сэдвээр ярина. Гэхдээ оюутан хүний хувьд оюутан хүмүүс хэрхэн ажил олж хийх вэ гэдэг талаар ярина. За яг оюутан гэлтгөө өөр визтэй ч юм уу Солонгост амьдардаг ажилтдаг хүмүүс байвал ажлыг хэрхэн олж хийх вэ гэдэг талаас ер нь бол бүгдээр ярилцсанаа. За, нэгт хэрвээ та хэлэхгүй бол хэрхэн ажил олж хийх вэ гэдэг юм талаар ярьцгаая. Солонгост дөнгөж ирлээ. Ямар ч Солонгос хэлээ мэдхгүй одоо л хэлний бэлтгэл сурах гэж байгаа. Гэхдээ ажил хиймээрээ мөнгө олох хэрэгтэй байна. Уусаа л хүн болгоно л ажил хийх хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй байна шүү дээ. Тиймэрхүү хүмүүс хэрхэн ажил олж хийх вэ гэвэл Facebook дээрээс л ер нь бол хайна. Facebook дээр ингээд ийм газар гэлс ийм хүн хэрэгтэй байна, тэдэн хүн хэрэгтэй байна гэхт нь ингээд залгаал шууд уцаар яриад одоо ингээд Facebook дээр ингээд тийм хүн хэрэгтэй байна гэдэг хэрвээ дугаараа тавьсан байвал ер нь бол монгол хүний л дугаар байгаа л гэсэн үг. Солонгос дугаар гэхдээ монгол хүн л аавна гэсэн үг. Тийм болохоор ичгүй шууд залгаал яриад ингээд тэдний өдөр тэдэн цагт бэлэн байж чадах уу тэр газар гээл тэнгуут чаднаа очие ажиллаа яа хий. Тэгсэн байгаад ер нь бол хилээ суртлаа тэгж багаар ажил хийх ер нь бол боломжтой гэсэн үг. Миний хамгийн анхны Facebook дээр ажил олж исэн туршлага маань гэвэл нэг хоолны газар аюугаагч хэрэгтэй байна гэдгсэн. Тэгэхээр би Facebook дээр ингээд зар уншаад зар хараад яж байгаа шүү дээ. Тэгсэн чинь аюугаах хүн хэрэгтэй наахсан бицэн 2 өдөр гээд тэг би анх аяг уугаах гэж атсан байхгүй юу? 2 өдрийн аяг уугаалтаар Монгол хоолны газар очижсэн. Тэгэл очиод 2 өдөр амар сайн аягаа уугаагаал ингээл гэсэн чинь 2 дахь өдрийнх нь тархаас нэг хэдэн цагийн өмнө тэр газрын захирал нь ирээд Монгол ихч захирал нь ирээд Монгол ихч гэж манай Монгол захирал тэр хүн маань ирээд надад асуусан. Чи ингээд юу н цаашдаа ажил хийх боломжтой юу? Одоо ингээд яг юу хийдэг вэ, яадаг вэ гэж надтай ярилцаад тэг би ингээд цавтаа чөлөөтэй цагнуудаа хэлээд тэгвэл энэ цагуудаараа зөөгч хийх боломжтой юу гэд яасан бэ гэсэн чинь өмнөх зөөгч хийжсэн ингээд хүн маань гарахаар болсон юм аа. Тийм болохоор чи ингээд боломжтой байвал ингээд үргэлжлүүлээд манад ажиллаачаа гэдгийгсэн. Энэ бол азтай байгаа сте тий би 2 хоног аяг угаах гэж очсон чинь намайг ингээд хараад ажилдаа сайн мэдээж ажилдаа сайн байж ч тийм үргэлжлүүлж ажиллах уу гэж асуусан штэ. Ажилдаа муу юм бол тийм юм асуухгүй тэгэл 2 өдрийн цалин өгөөл ер нь явуулна. Тийм болохоор та нар маань ч гэсэн ажилд очичоод ер нь сайн ажиллавал үргэлжлүүлээ тэр газар ажиллах боломжтой байдаг гэдгийг бол байнга бодож байгаарай. Дараагийнх нь саамуншил буюу саамчлууд гэдэг. Гэхдээ саамшил болгон өөр ажлыг бол гаргадаг гэсэн үг. Зарим саамчлал зөвхөн үйлдвэрийн ажил гаргадаг, зарим нь галтгооны ажлууд гаргадаг, зарим нь галтгоо гэдэг нь хоолны газруудын ажил гаргадаг. Янз байдаг. Тэр үед болохоор би тэр дугаарыг ер нь бол найзаасаа авч ирсэн. Тэр дугаар руу залгаад асууна. За энэ ер нь бол хилээ баг зэрэг сурцсан хүний ажил шүү заяа. Хилээ баг зэрэг сурцсан одоо жишээ нь тэр солонгос хүнтэй ярилцаад өөрийгөө ойлгуулад ажил хийж чадна гэдгийг ойлгуулах хэмжээний хилтэй ижил ер нь бол чадна гэсэн үг. Тийм болохоор тэр хүн рүү шууд залгана. Залгаал ихтэй өнөөдөр амралтын өдрүүдэд ингээд ажил яана уу гэдээ асууна. Тэгээд за байна гэж чам руу ингээд хаяг болон цаг утасны дугаартаа явуулна. Тэгэл тэр газар тэр цагт нь очиод ажиллаа гээл тараал цалингаа аваад явхад ер нь бол болно. Гэхдээ тийм самшлын газруудын асуудал нь юу вэ гэхээр чанс үнэмлэх асууж бас дансаар мөнгө хийдэг. Тэгэхээр тэр бол асуудалтай гэсэн үг шүү дээ, тэ жоохон. Тэрийг бол ойлгох хэрэгтэй. Цаана яг шингүү хийгээ тиймэрхүү юм болохгүй байгаа болоогүй. Гэхдээ зүгээр л тийм юм хэрэгтэй байдаг юм шиг байлээ гэж би бодсон. Яг тэгвэл 2 өдөр ажиллана гэж хэлчихэд эхний өдөр нь очиод дараагийн өдөр нь цалингаа аваад шууд мөрчүүл тэр чинь жоохон онцгүй болохоор ер нь л жоохон баталгаажуулах гад айлах гад гэхин цаашаа зүгээр жоохон баталгаажуулах гад үнэмлэх хийж байгаа зургийг авдаг ч юм уу тиймэрхүү юм байдаг. За дараагийнх нь бол аппликейшнаар ажиллаа болж болно. Arbamon гэдэг энэ аппликейшн дээр ер нь бол яг өөр аппликейшнүүд зөндөө байгаа. Гэхдээ хамгийн их ажлын зараа тавьдаг нь ер нь бол Arbamon гэдэг аппликейшн байгаа. Энэ дээрээс ажиллаа олсон. Энэ дээрээс ажиллаа олж болно. Гэхдээ энэ дээр бүр маш бүх төрлийн ажлын зарууд болохоор амар сан унших хэрэгтэй заяа. Хилтэй ижил хийх гэсэн үг шүү дээ. Тэ бас энийг ингээд ороод энэ ажлын зарыг хараад, цагнуудыг хараад, өдрүүдийг хараад өөртөө тохирж ийн үгүйгээ шалгаал. Ер нь бол Arbamon дээрээс ухвал байршлаараас орж болно. Миний эргэн тойронд яваараа ажил байна гээл. Тэгэл энэ ажил руугаа ороод юу хийх юм, яадгийн гэл ингээд бүх юм уушаал цаг магаа тохируулаад ингэн гэсэн үг. За тэгэхээр ингэж байгаа болохоор энэ Arbamon дээр зараа тавьсан байгаа бүх газрууд чамааг өөрийн чинь шингүү хийн гэсэн үг бас биш. Айлсвал цаашаа ингээд таны цалин өгөхдөө дансаар өгөөд тэг ингээд татврын яасан юу илээд байна тийшээ ингээд бас мэдэгдчихвэл та нар ингээд ажил хийсэн Солонгост ажил хийсэн гэдэг ийм юм та нар ингээд хувийн мэдээлэл рүү ороод
Тэгсэн ус шууд хөл бусдаар ажил хийсэн гэдэг рүүгээ бол ер нь яваад орчдөг. Тийм болохоор нэг газар ажилд орохоор болсон бол шууд үннээ хэлэх хэрэгтэй. Би ингээ гадаад хүн цалингаа бэлэн мөнгөөр авмаар байна. Намайг энд ингээд ажиллаж исэн гэдэг ер нь бол юм ингээд цаашаа ингэж явуулахгүй байвал надад сайн байна гэж шууд үннээ л хэлэх хэрэгтэй. Тэгээ тэр чинь ойлгохгүй захирлууд байгаа, ойлгохгүйнүүд нөгөө тэгвэл боломжгүй яана уучлаарай гэд ингээд замсаална. Тэр чинь ойлгох хүмүүс гэж байгаа. Ойлгохгүйнүүд нь ойлгоод ойлгохгүй нь ойлгохгүй гэсэн үг. Тийм болохоор альбом дээрээс хэрвээ ажил олвол тэртлийг сайн харж бодох хэрэгтэй. Гэхдээ ууг нь бид нэр зөвшөөрлөө аваад ажиллах бол бүрэн боломжтой байхгүй юу? Солонгос дээр 6 сард авсан бол ер нь зөвшөөрлөө аваад ажиллах бүрэн боломжтой. Ийм юм байдаг гэсэн заяа. Иммиграшн дээр очноо. Иммиграшн дээр очоод би ажил хиймээр байна гэд хэлнэ. Тэгсэн бол чамайг нэг юм бүглэхийг ингээд шаардна. Тэр юмнуудыг сайхан бүглөөд тэгээд ингээд бараг тэр өдрөө шууд айлсгэлэн 2-3 хоног хүлээгээд ажил хийх зөвшөөрлөө ер нь авах боломжтой гэсэн үг. Тэр зөвшөөрлийг чинь шууд зүгээр ингээ онлайнаар тавиад өчөж магадгүй. Айлсгэл улаан пассвортон дээр манай нэг нас тавиулсан гэж явж ирснийг би санаж байна. Айлсгэл үнэлхэн дээр чинь ч юм уу тэгж ер нь бол ажил хийх зөвшөөрлийг чинь гаргаж өгнө. Тэгээд ажил хийх зөвшөөрлөж хугацаатай тэдэн сарын хугацаанд ажил хийх боломжтой гэдэг хугацаатай. Айлсгэл цагтаа 7 хоногийн тэдэн өдрийн тэдэн цагийн л ажлыг хийх боломжтой. Үүнээс илүү болж болохгүй. Болон үүн дээр чинь бас нэг юм байдаг нь үйлдвэр ч юм уу тиймэрхүү ажил болохгүй. Зөвхөн үйлчлэгээний ажил буюу сервис тиймэрхүү ажлуудыг хийх боломжтой гэдэг зөвшөөрлөг бол гаргуулж авдаг. Тэгэд иймэрхүү зөвшөөрлөг гаргацсан байгаад ажил хийхэд бол асуудалгүй. Зөвшөөрлөг гаргаагүй бол захиралтайгаа айтайхан ярихад бол болно. За дараагийн ажил олох бас нэг боломжтой юм гэвэл зүгээр ингээ гадуур ингээ алхах заяа. Гадуур ингээ алхаж чигтэнгууд хоолны газар ингээд харангууд хоолны газрын үүдэн дээр ажилтаа авнаа гэж бичсэн байгаа. Ингээд Арбасан Куамнида гэдэг ингээд дугаар муугаараа тавьсан. Тиймэрхүү юм хараад окей би ажилд орё гэж ороход болно. Тэгэл ороод захирлаа маш сайн харах хэрэгтэй. Миний зүгээр ингээд харснаар жоохон настай, жоохон хөгшин захирлууд байвал ер нь бол сайн хандна. Үүн дээрээ нэмээд цаашаагаа ингэж чамааг ингэж шингүү хийх ч юм уу тиймэрхүү юмнууд бол гарч ирэхгүй гэсэн үг. Гарч ирэхгүй магадлал нь бол их юм байлээ. Би яг тэр шилхимийн тэнд загасны газар ажилладаг гэсэн байхгүй юу? Минмүү зангоо гэдэг ингээд загас шардаг. Тэр ажлыг би яг зөв ингээд алхаж байгаа. Одоо ингээд үүдэндээ ингээд Арбасан Куамнида гэхээр ингээд ороод тэгж ер нь л тэр захиралтай ярилцаа тэгээд ажилд орж исэн. Тэгэл тэр захирал тим юм зэн болоогүй би бүх цалингаа бэлнээр авсан. Тэгэл за дараагийн бас нэг юм нь яг аппликейшнтай адилхан гэхдээ нэг сайт гэдэг байхгүй юу? 116 илүү 119 илүү энэ дээр бичиж энэ сайт руу орно. Энэ сайт ерөнхийдөө хөвчлэн ер нь чиглэсэн тэр нөгөө нэг давхарга нь гадаадуудад чиглэсэн тийм ажлын байрны зарнууд байдаг. Тийм болохоор тэр сайтнуудыг уншаад өөртөө ингээ ойрхон ингээ хаягаа хийгээд тэгвэл хүрээлэнд чинь ямар ажил байгааг ингээд зүг ингээ листээр харуулна гэсэн үг. Тэгэл ороод энэ ажлаад төгөх юм энэ ажлаад төгөхгүй мэн гэж шийдээд тэгэл утсаагаа уцрын өөрөө залгаад ер нь л ажиллаа болох боломжтой гэсэн үг. Тэнгуут та нар хэрвээ дөнгөж солонгос төрж ирвэл би бол яг үндэ ИСА буюу нүүлгэлт ч юм уу, барилга ч юм уу, тайз засалт ч юм уу манай монголчуудын их хийдэг ажлууд байдаг. Тэр ажлууд гоё юм байлаа ууг нь. Гэтэ би хийж бол үзэж байгаагүй. Эсвэл буудалд ажиллах ч юм уу, тиймэрхүү буудлын ор татаж маттай ажиллаад шүү дээ. Тийм ажлуудыг ер нь хийж үзэж байгаагүй. Жохон айгаад байдаг байхгүй юу нөгөө нэг шингүү мингүү хийх тиймэрхүү тохиолдлууд нь жохон их мих гээд тиймэрхүү байдаг болохоор заа зүгээр ингээ хоолны газраараа л дагнчил гэж би ер нь угаасаа бодож ирсэн. Хоолны газар дэлгүүр хоёроо. Тэгэл миний бүх хийсэн ажлууд явандаа хоолны газар эсвэл дэлгүүр. Тэгэл тийм болохоор ч тэр юм уу ямар нэгэн байдлаар шалгах ч юм уу шалгагдах ч юм уу тиймэрхүү асуудалтай би нэг ч учирч байгаагүй. Би ажилд орох болгондоо захирлуудтайгаа амар сайн ярьдаг. Хэрвээ та зөвшөөрөл намайг авахыг хүсэж ивэл би авчна. Зүгээр авахгүй ингээд хоёлаа ингээд яриад ингээд болчихё гэж бодож ивэл би бас авахгүй ч гэж болно. Ер нь л ингээд тааш идэ гэж би захирлаа шууд игдэг. Тэгээд намайг заа тэгвэл зөвшөөрлөө аваад авчих та гэсэн захирал бол байгаагүй. За окей тэгвэл чи зөвшөөрөл авах жоох ингээд жоохон ажилтай ингээд наашсаа явж жоохон ажилтай тиймэрхүү юмнуудаа жоох ингээд цагаа хэмнэ гэж бодож ивэл арга цай гэж бодож ивэл аваад хэрэггүй угаасаа би цаашаа шингүүж тиймэрхүү юм зам болохгүй гэж бол ярилцсан. Тэгэл ер нь л ажилдаг байсан гэсэн. За тэгээд ажил хийхэд хамгийн хэрэгтэй юм бол хэл би таньж зөндөө хэлсэн те хэл бол хэрэгтэй. Хэлэхгүй бол ямар ч газар ямар ч ажилд ер нь л авахгүй. ИСАнд явхад ч гэсэн хэл хэрэгтэй. Бүх ажлыг хийхэд хэл хэрэгтэй. Тийм болохоор Монголдо хэлээ жоохон сурж агаад ирсэн нь ер нь бол сайн гэж би бодож байгаа ч гэсэн эндээ ирээд сурсан ч гэсэн
айх юм байхгүй. Гол нь энэ дээр ирээд суртлаа жоохон ажил олж яг тогтмол ажил олж хийх жоохон хэцүү байл гэсэн үг. Би бол яг зүгээр азтаа тохиолдол واخгүй юу. Монгол хоолны газар 2 аяг уух гэж очоод тэр чигтээ 8-9 сар ажилласан. Тэгээ би 8-9 сарын хугацаанд хилээ сурцсан. Өнөөдөр би захиралтай хэлээд за ингээд гэрвээс минь жоохон хоол би цаг 30 минут өдрийн бараг 3 цагийг метронд өнгөрөөдөг гэсэн болохоор ингээд за ингээд өөр ажилд би ингээд орлоо захирлаа ингээд гармаар байна гэдэг ингээд захиралтай ингээд өөрөө болох цагийн нөгөөд тэгээ би ажилласаа гарч исэн. Удаан ажилласан тэр газар бол тэгэл би тэрний ардаас өөрөө хилтэй болсон болохоор Facebook дээрээс бол тэгж хайгаагүй. Тэгэл солонгосчууд ирүүлдэг аппликейшн Arbamoon тэр сайт юу гэдэг тэгж ороод ингэж ороод тэгэл хоолны газар дэлгүүргээл ингээл дагнаж өрнөл явцсан. Тэгээд уг нь солонгос нөгөө нэг тип мит бүгдэг авдаг тиймэрхүү юм уг нь байдаггүй шүү дээ тий. Гэтэ би ажилладаг байхдаа айгүй тип авдаг байсан хүмүүсээс энэ ч гэсэн ер нь бол миний хоол сайн тэгэхээр царайтай байгаатай холбоотой гэж боддог. Тэгээд гоё сэтгэлээсээ чинжораагээ гээд сайн ажиллаа хайгаад үзээрэй. Хүнтэй гоё зөв барьцаад явбал ер нь бол хинч чамайг ажиллаас ч алахгүй. Өөрөө л сайн хичээгээд зөв харилцаатай байвал нэг газараа үргэлжлүүлээд ажиллах боломжтой. Амжилт хүсье бүгдээрэнд нь солонгос дөнгөж ирж байгаа хүмүүстээ амжилт хүсье. Ажлуудаа сайн олоод гоё зөв юмнуудаа хийцгээгээрэй. Баяртай. Миний тэр саяны ярьсан шингүү гэдээсэн юм чинь болохоор энд шингүү хийн гэхээр нөгөө нэг цагдаад мэддэг ч юм уу тиймэрхүү юмар их ойлгодог. Гэтэ тэр шингүү биш. Ингээд одоо би ийм хүн ажилласан, би ийм хүнд ийм мөнгөний цалин өгсөн гэдэг ийм юмыг ер нь бол хөдөлмөрийн яам ч юм уу тиймэрхүү хөдөлмөрийн газар ч юм уу юу чинь тиймэрхүү юм руу ингээд мэддэг хэвээр шүү дээ тий. Мэдэгдэж тэр захиралчин өөртөө ч гэсэн ингээд энэ хүнд цалин өгсөн тэр татвараа матураа ингээд буцааж авдаг ч юм уу тиймэрхүү юмнууд бол байдаг. Тиймэрхүү юмны шингүү талаас нь шингүү гэж ярьсан шүү за. Тиймээс бол хоолны газар ажилд орсон чинь захиралчин чамааг өөр дээр чинь цагдаа дуудаад нэг амар цагдаа үрж ирснэ энийг бариаж яв гэсэн тиймэрхүү юм бол биш. Яа ингээд энэ хүн манад ажилласан гэдэг тийм ажилласан гэдгийг ингээд дээшээгээ мэдэгдээд тэг ингээд чиний нэр ингээд энэ газар ажилласан гэдэг ийм тодорхойлт руу ордог тийм шингүүг ирсэн шүү. Окей.